Нүгэл хилэнцээ арилгах 4 хүч байдаг. За. Ямар? Нэгдүгээрт нь гэмших. Би буруу юм хийчлээ дээ гэж гэмших. Хамгийн гол хүч нь энэ. Сэтгэлдээ гэмших. Тий, өөртөө би буруу юм хийсэн байх шүү гэдгийг ойлгож ухаарах. Энийг сайн ойлгож гэмшиж чадах юм бол хоёр дахь хүч нь юу гэхээр ахиж хийхгүй шүү гэсэн бодол хүчтэй төрдөг. Тийм учраас хоёр дахь хүч нь ахиж хийхгүй шүү гэсэн бодол. За гуравдугаарт нь одоо хин нэгэн хүнийг муухай үгээр доромжилсан болвол яг түүний эсрэг талыг хийх ёстой. Сайхан хүн үг хэлэх ёстой. Хин нэгэн хүн муухай үг хэлээл эсвэл хин нэгэн хүний эд хөрөнгө хулгаалаад ингээд ингэсэн болвол буцаагаад хүнд өглөө өгдөг байх ёстой. Тэр сайн үйл чинь энэ муу үлийг дарна гэсэн үг. За тэгээ дөрөв дэх хүч нь болохоор одоо шашинтай холбоотой гүн гүнзгий одоо тарин уншиж бодож бясалгах гэх мэтчлэн эдгээр дөрвөн зүйлүүдийг бүрдүүлж чадах юм бол нүгэл хилэнц бидний урд нь хураасан нүгэл хилэнц арилна алтайгаа засаж залруулах боломжтой. Одоо өглөг хөснөрөө ч юм уу ганданд ирж мөргснөрөө хүний үеийн үр нэмгэрх үү? Сэтгэлтэй холбоотой. Ямар сэтгэлээр ирж гэнэ үү? Тэрнээс шалтгаална. Заримдаа манай энэ гандан гарч нэг нохоо гүйгээл гараа явчихдаг шүү дээ. Гандан дээр орж ирээл гараа явчихж байгаа. Юу ч бодохгүй тэр нь ямар ч нөлөө байхгүй.